Сайн бацгаана уу? Налагчуудтай хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдөр нь тохиож байгаа. Эрхэм Монгол Улсын говьяат багш тунгалаг таньда баярын мэнд хүргэж ажил амьдралын гараагаан холбож байсан ууган цэцэрлэг хамт олонныхон зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжилж улсын тэргүүний 23 дугаар цэцэрлэгийн хамт олонныхон халуун сэтгэлийн мэдчилгээгээр төрсөн өдрийн эзнийг баярлуулах гэж байна. Үргэлжсэн андуутч Манайтай. Яна охин бүр баахан залгаад жоохон тухын алдагдуулсан уу гайгүй юу? За манай мэдчилгээ үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжид шинэхэн дугаараа бэлтгэхээр яг одоо Монгол Улсын говьяат багш тунгалаг багшаа зарим хүрэлцэн ирээд байна. Юун дөрөнд багштай үчимэнд хүргэе. Ажил амьдрал тавтай сайхан байна уу багшаа? Сайн байна уу? Сайн байна. Багшаа өнөөдөр бол 11-р сарын 14. Таны маань бас нартад мэндэлсэн нандин сайхан өдөр төрсөн өдрийн баяр тохиож байна. Биднийг үзэн суугаа нийт налайхчууд болоод таньдаг эрхэм дотны хүмүүсийн тань нэрийн өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе өгшөө. Баярлалаа. Ямар гоё. Охин нэг ийм ажил эхлүүлсэн. Та маань бас хэд гурвыг үзсэн болов уу гэж бодож байна. Үзэл ямар гоё ингэж харж идэг чинь. Хүмүүсийн баярт мөчийг хуваалцаж тэдэндээ гинтийн бэлэг барьдаг. За тэгээд танд манаас манай хамт олноор дамжуулж их гоё талархлын мэдчилгээ ирсэн байна багшаа. Тэгэхээр хоёулаа ажлаа эхлүүлэхээс өмнө үзэн суугаа эрхэм дотны хүмүүстэй би багшигаа бас товч танилцуулаасаа гэж хүсэж байна. Та минь боловсролын салбарт хэдэн жил ажилласан. Бас багшийн ажлын гараагаа эхлүүлсэн хамт олонны талаар сайн байцгаана уу тий. Энэ сайхан хүмүүний ертөнцид хүн болд өрсөн энэ сайхан баярт өдөр өнөөдөр өглөөнөөс их болол одоо ч бас тасраагүй дандаа сайхан баяр талархал илэрхийлсэн дандаа аз жаргал өрөөсөн сайн сайхан бүхнийг хүссэн олон 10 сайхан баярын мэдлэгээнүүд ирсэн бүх хүмүүстээ одоо баярлалаа сууж байна. Тэ за 1975 онд би налахад ирсэн. Үндсэндээ боловсролын байгууллагад 44 жил ажилласан. За налахын сургуулийн өнөх боловсролын байгууллагад олон сайхан хамт олонтой үе үедээ ажиллаж урам зоригтой бас их гоё байсан шүү. Тэгэлгүй яг хөө тэгэхээр үүнийг асуудгийн учир гэвэл багш хүн хизээд хүнээр боён байдаг баха гэж бодож байна. Таны минь олон мянган шавнар тэгээд бас онцгойлон үр хүүхдүүд гээд мэдчилгээ явуулах маш олон хүмүүс байгаа. Тэр дундаас онцгойлон хэн энэ гинтийн бэлгийг илгээвэ гэдгийг эхлээд тодорхой болгоё багшаа. Охиныхоо хэлэх үгийг онцгойлон сонсвол бэлэгний учир их тодорхой болох болов гэж бодож байна. Эрийн түш, эрийн гэрийн чимэг, төрийн тулгуур төрлийн язгуур болсон эгэлгүй атлаа эрхэмсэг төрсөн таньда төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Ажил амьдралын гараагаа холбож алдраа жаахан өрсийг соён гэгэрүүлэхийг хүйсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эрхэм таны алдар говьяаг энэ цаг мөчид магтан дуулмаар байна. Унган нутгийнхаа ууган цэцэрлэгийг улсын тэргүүний цэцэрлэг болгохтол нь бие сэтгэл зүрхэн зориулан байж ажилсныг тань хүндэтгэн дээдэлдэг шүү. Бас олон залуу багш нарыг угтан авч эрдэмтэн багш нарыг төрүүлэн гаргадаг их боловсролын гараа тань хизээд тасраагүй юм шүү багшаа. Улсын тэргүүний 23 дугаар цэцэрлэг тантай салшгүй холбоотой танд баярлаж явдгийг үе үеийн багш нар болоод таны хамтран зүтгэгчд хамт олноос нь илгээж байна гэсэн байна. Яг одоо манай улсын тэргүүний 23 дугаар цэцэрлэгийн нийт хамт олноос нь илгээсэн их гоё бэлгийг багштай гардуулъя. Төрсөн өдрийн мэнд хүргье. За ямар гоё юм бэ. Тэгээд багш хүн бүхний зүрх сэтгэл тодхон байдаг. Тэр дундаа цэцэрлэгийн багш гэдэг барилгаар ярил байшингийн суурь болов гэж бодож байна. Налайхын олон цэцэрлэгийн суурийг тавьж өгсөн гэд онцгойлон тунгалаг багшийг бид ихэд хүндэтгэн дээдэлдэг. Бас хамт олон нь баярлаж талархдаг дэвшүүлсэн. Бидний бичлэгийг бас үзээд сууж байгаах сая сэтгэлдээсээ хуваалцсан онцгойлон бас залуу багш нарт захирах зүйл байгаа болов. За энэ сайхан өдөр үнэхээр зүрх сэтгэлийн минь баярлуулж тэ. Эцэг эхээс минь өөрсгөө, ижил ханаас минь өөрсгөөгээр хүндэтгэл сайхан үзүүлж байгаа хамт олонтой болон хувь хүмүүст бас хамт
эмчилгээ ирүүлсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа. Ер нь бол хүн энд хорвоо дээр хүн бол торно гэдэг л агуу штэ. Тэр агуу хүмүүний энэ сайхан хувь зэет өдрийг өөрийгөө хайрлаж, өрөөл бусдыг хайрлаж, хүмүүсээс онцгой сайхан баяр талархлын үг сонсно гэдэг бол миний хувь зээний хамгийн дээд эрхэм бэлэг гэж би боддог. Үнэхээр их баярлж байна миний дүү. Бас нэг л өдөр чи ингээл ороод ирдэг юм бэ. Би чамайг олон айлд ийм аз жаргал бэлгэж баярлал бэлгэж байгаа чинь бичлэгээс ч харж байсан. Өнөөдөр одоо яг өөрийн бие дээр ирсэн чинь бас их тулгамд чинь шүү. Баярлалаа миний дүү те. Хамт олондоо баярлалаа. Бүх хүмүүст баярлалаа. За баярлалаа. Биднийг бас хүндэтгэлтэйгээр хүлээж авсан багштай баярлалаа. Ерийн мулчны хотмоос ертөнцийн дэвжээнд хөтөлсөн, ерөхөг найгсан талаас 9 гарагт хүргэсэн, багштай хүүхэд шүгсэн их өргөөний эзэн, багштай хөсөл тэмүүллийн тэргүүн ах гэж налайх дүүргийн эрхэм багш, эрхэм удирдлага цаг үеийн залуу багш нарын эрхэм зүрх сэтгэлийн галыг бадрааж өгсөн танаар бахархаж явдгаан дуулгыг ингээд баярын мэндийг дахин хүргээд дугаараа жаргая багшаа. За баярлалаа. Эрдмийн үдийг нээж өгч та. Аяун бэлгэн ээлтэй замыг зааж өгч та. Арад дэглэм ардын багш таны. Шингээсэн баатар сүрийг магтъя.